За та бүхэн өнөөдөр Facebook орчин дээр маш олон төрлийн зарууд харж байгаа бах. Тэр дунд нь банкны ав шинжилгээ, судалгаа бөглөөд урамшуулсан аваараа гэдэг маш олон заруудыг харж ирсэн бах. Энэ бүхэн захин зайлан байгаа. Тэгвэл өнөөдөр захин зайлан хийж буй этгээдүүд яаж хэлбэрхэн байдлаар таныг хуурж байгаа талаар, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөж хүргье. Гэт этгээдүүд маш хэлбэрхэн байдлаар Facebook дээр хуурамч пэйж үүсгэх боломжтой. Тухайн хуурамч пэйжээ тухайн байгууллагын нэр, тухайн байгууллагын өнгө төрхийг оруулсан байдлаар үүсгэнэ. За тухайн пэйжийг бид нар танихад маш хэлбэрхэн, маш бага дагагчтай сайхан үүссэн пэйж байвал бид нар энэ хурамч Facebook пэйж байна гэж ингэдэг мэдж болно. Жишээлх юм бол гинт этгээдүүд голон банкны пэйж төвөрлөсөн байдлаар пэйжүүдийг үүсгэж байгаа. За тэр нь жишээлх юм бол GLMT, голомт LLC гэх мэтлэн ихэд байна. За тухайн пэйжүүдийг бид нар хараад хэлбэрхэн таних боломжтой. За тэгвэл голомт банкны аль биесны пэйжийг яаж таних вэ гэхээр голомт банк гэсэн нэр нь байна уу? За мөн цэнхэр бааж буюу verified болсон эсэхийг бүгдээрээ харж ялгах шаардлагатай. Гинт этгээдүүдэд тухайн хурамч линкээ, тухайн пэйжээ яаж танд харуулах вэ? За тухайн линк нь одоо хоёр төрлийн линк нэхэдэ байна. За хамгийн ихний линк нь одоо таны интернет банкны чинь нэвтрэх нэр, нууц үг, за нэг удаагийн код, за цаашлаад картын мэдээллийг чинь хүртэл авах зорилттой одоо юм хурамч вебсайт нэхэдэ байна гэж ойлгож байна. За тэгвэл өнөөдрийн бидний илүү онцолж ярих байгаа зүйл нь бол хоёр дахь хэсэг маань байна. Тухайн хоёр дахь линк нь хортой код агуулсан линк нэхэдэ байна гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн линкдэд орж ороод програм хангамж суулгаад тухайн програм хангамж нь таны одоо компьютер дээр байгаа эсвэл таны гар утсан дээр байгаа бүх төрлийн мэдээллийг чинь хулгайлах зорилттой. За менежлийн стилээр төрлийн малвар гэж бид нэгэд нэрлэдэг байна. Тухайн стилээр төрлийн малвараас бүгдээр урьдчилан сэргийлэх үүднээс юу хийх ёстой юм бэ гэхээр тухайн ордог кодыг дамжуулж байгаа вебсайтын линкийг шалгах ёстой. За голомт банкны хувьд голомт CGM гэдэг нь интернет банк байдаг бол гинт этгээдүүдийн үүсгэж байгаа вебсайт нь за голомт гэдэг нэр голомт цэг, за download software цэг.com, за эсвэл GLMT цэг.com гэдэг ч юм уу ижил төстэй харагдах байдлаар хурамч линкүүдийг ингээд үүсгэж байна. За хамгийн төсвөлийн шат буюу гинт этгээдүүдэд тухайн хурамч линкээ Facebook дээр зар сурталчилгаа явуулдаг. Зар сурталчилгааг хүссэн хүн бүр хийх боломжтой байгаа нь маш хэлбэр болгоод байна. За жишээлх юм бол $7 байхад 1000 хүнд тухайн хурамч зарыг харуулах боломжтой байна. Тэгэхээр бид нар энэ дээрээ сэргийлэх ёстой зүйл нь Facebook-ийн зар болоод бид нар итгэж болохгүй гэж ойлгож байна. Энэ төрлийн хортой кодоос хэрхэн сэргийлэх вэ? Эхний зөвлөмж нь аль биесны лиценз бүхий үүдлийн систем ажиллах шаардлагатай. Хоёр дахь зөвлөмж нь аль биесны лиценз бүхий антивирусын програм хангамжийг ажиллах шаардлагатай. За голомт банкнд десктоп аппликейшн байдгүй, зөвхөн гар утасны мобайл банк байдаг. Тухайн гар утасны мобайл банкыг татахтаа та зөвхөн баталгаа их сурвалж буюу Play Store, App Store-оос татсуулаарай. Танд с жи бүхий зүйл тохиолдвол банкны аль биесны их сурвалжуудаас тодорхойлох боломжтой. Мөн та захин зайлангийн хохирож босон гэж үзвэл цагдаагийн 102 дугаар залган мэдэгдэрэй. Эцэст нь гэж хэлэхэд захин зайлан бол 100% технологийн асуудал биш. Хамгийн сайн хамгаалт нь таны анхаарал, таны сэрэмж, таны зөв шийдвэр байх болно. Ийм та холбоосод дарахаас өмнө зогсоод тухайн хаяг нь аль биесний эсхийг сайдар шалгаарай.